За тэгвэл одоо бүгдээрээ хэн юу гэдэг хоёр үгийг сураад чи хэн бэ, тэр хэн бэ, энэ юу вэ гэдэг асуултуудыг хэлж суръя. WHO энийг болохоор who гэж уншдаг. Тэгээ who гэдэг нь болохоор хэн гэсэн үг. Харин WHAT. За энд орж байгаа A маань болохоор юм уу о биш. Яг жинхэнэ монгол хэлний А усгаар дуудагдаад what гэж уншдаг. What гэдэг нь болохоор юу гэсэн үг. За тэгвэл одоо эхлээд энэ юу вэ гэж асууж суръя. Энэ бол гэж ярихдаа бид тэр this is гэж ад book ч юм уу энэ бол гэж хэлдэг шүү дээ. Тэгвэл асуухтаа болохоор ерөнхийдөө энэ бол гэдэг тэр хариултынх нь үгийн дараалал нь эсрэг болгоод асуучдаг. Эхлээд юу гэдэг үг нь орно. What гэдэг. Тэгснэ what гэмүүдээ this is гэж хэлдэг нь is this болоод what is this асуултын тэмдэгтэй. Яг үгчлэх юм бол юу вэ энэ чин ч юм уу. Юу вэ энэ чин. За гэхдээ яг утга нь бол энэ юу вэ гэсэн ийм асуулт болж байна. What is this гэдэг. Тэнгүүд хариулахтаа болохоор бид тэр this-ийнхэндээ this is гэж ад хариулна шүү дээ. За тэгээд одоо олон тон дээр чинь either гэхий бид тэр these are гэдэг. These олон тооны артаас болохоор is биш are ордог шүү дээ. Тэгвэл асуулт нь мөн адилхан. What гингүүдээ are these гэх бол юу вэ эднэр чинь буюу эднэр юу вэ? Энэ юунууд вэ гэсэн юм асуулт болж байна. За тэгээд хүүн бас адилхан асуултны юм байрны эсрэг чи хэн бэ гэж асуух юм бол эхлээд хүү гингүүдээ хүү гэснэ. За би бол хийг болохоор I гэснэ. I am гэдэг шүү дээ. Харин чи хэн бэ гэд юу гэдэгтээ юу гэдэг үгийг оруулж асууж байгаа учраас юугийн ардаас ч болохоор am биш are ордог. Тэгэхээр эхлээд are нь ороод who are гэснэ. You. Who are you гэдэг юм бол чи хэн бэ? Хэн бэ чинь гэдэг ийм асуулт байна. Тэгэл I am дотоо ярьчих гэдэг юм уу. Ингээд хариулах гэсэн. Тэгэл одоо тэр эрэгтэй юм бэ? Тэр эмэгтэй юм бэ гэх юм бол муу адилхан. Эхлээд хүүн ороод хүү гингүүтэй. Тэр эмэгтэйг she is гэдэг шүү дээ. She are ч юм уу am биш is-ийг залгадаг. Тэгэхээр асуулт нь адилхан who is гингүүдээ she. Who is she гэвэл тэр эмэгтэй хэн бэ? Тэр хэн бэ? Тэгэл who is he гэхээр тэр эрэгтэй чи одоо хэн бэ гэсэн ийм асуулт